Хинэн химбэ хинэн химбэ энэ носон мос төрчдөөс хинэн яг жинхэн их оронч хүн бэ хинийг хилээд үг хинийг хилээд үг хинэн химбэ сайн байцгаана үзэгчтэй. За манай ээлжид нэвтрүүлэг манай эхэлж байна. За манай нэвтрүүлгийн зочноор Eagle телевизийн гадаад мэдээний тоомч, тайлбарлагч Ганбаяр ирсэн байна. За сайн байна уу Ганбаяр? Сайхан амарч байна уу? Сайхан амарч. За таныг бид нэр өрсөн шалтгаан гэхээр та бол олон жил гадаад мэдээний тоомч, тайлбарлагч хийж байгаа. Сүүлийн үед таны нэр электрод хөдөлгөөн дээр бас нэлээд бас харлаа. Ер нь яаж яагаад одоо энэ хөдөлгөөнд нэгдээд орчихв? Eagle телевизийн гадаад мэдээний тоомч Гомжовын Ганбаяр нийслэлийн 50 дугаар дунд сургууль Монгол Улсын боловсролын их сургуулийг улс төр судлаач мэргэжлэр төгссөн. Телевизийн салбарт нийт 13 жил ажилласан туршлагатай. Зөв нэр дэвшигчийг дэмжих электрод хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч дэмжигчдийн нэг. За залуу хүний хувьд жишээлбэл энэ хөдөлгөөнд орсноор та бол жишээлбэл таны үзэл бодлын хувьд энэ хөдөлгөөний одоо хийж байгаа зорилго одоо нийлэх зүйлүүд юу вэ? За нийлэхгүй зүйлүүд бас юу вэ? Яг би ч одоо телевизийн салбарт 13 жил ажиллаж байна. 13 жилийн дийлэнх нь л гадаад мэдээтэй холбоотой ийм л ажил хийсэн байна. Яг электротыг нэг уулзалт болох гэж байна. Үрээд ирэхгүй. Баярхүү профессор маань өөрөө миний одоо зочнороос олон удаа битээр ярилцчихсэн. Одоо гадаадын үйл явдлаар. Тэгээ очисон. Монголын одоо нийгмийн алдартай гэж ярьдаг те. Урлаг, спорт, улс төрд байсан хүмүүс байна. Голд ахмад хүмүүс ирсэн байна. Сэтгэл төрж шүү. Чинь зарим хүн намайг тоогоод манай Ганбаяр явж гин гэж хандаа шүлээж явж илээ. Тэр өдөр харин зөв миний ойролцоо гэх юм бол лам одоо ням лавг багтаа. Нийтэлж артга хоёр л байсан. Тэгээд оройн харин гинт тэр хөдөлгөөнөөс маань байгуулагдсан зарлаа томхог хүчиг яана гарын усгээ зур гэдэг. Тэгээд тэн дээр очиод гарын усгээ зурцсан ер нь видео бол. Тэг яг өмнө нь бол ойлголт нь багажаар төсөөл байсан л та. Ер нь сонгуул нэг зөв хандлагатай зөв хүмүүсийг илрүүлж одоо нийгэмд магадгүй олон нийтэд танигдаг бол таниулахад нь туслая. Чи өөрөө нэвтрүүлэг хөтэлдэг телевизийн зургтын дэлгэцээр гардаг хүн энэ нэг нэрээ ч юм уу нэг нүүрний арьсаа ашиглаад дэмжлэг тусалцаа үзүүлээч л гэсэн санаал авахгүй. Уг нь бол зүгээр зөв хүн зөв хандлага гэд зөв гэж ярих юм бол бас энэ зэрэг юм ярина шүү дээ тий. Яг тухайн үед зөв гэж байсан хэсэг хугацааны дараа зөв биш хүн болцсон байхаас үүс ярихгүй тий. Тэгэхээр ер нь бол тийм сайн санааны үднэс л юм нэгдэж байгаа л хүмүүсийн юм бүрдэл гэж ойлгож байна. Таны яг ажил мэргэжилтэй холбоотой бас асуултыг асуумаар байна. Яагаад тэгэхээр дэлхийн нийтийн улс төрчдийг сонгож байгаа чиг хандлага бас нэлээд өөрчлөгдөж байна. За тухайлбал сүүлийн үед бол одоо Дональд Трамп гэдэг мундаг ерөнхийлөгч гарч ирлээ. За Украинаас одоо Зеленский гэдээ байж байна. За ер нь олон жишээ бол ярмаар байна л да. Жишээлбэл одоо манай ард түмний хувьд бол нөгөө хуучин бах байдаг нөгөө нөхдүүдийгээ сонгосоор ирсэн. За сүүлийн 30 жилд бол ардчил хөгжөөд бол нэлээд бас буруу голдрал руугаа нэлээд орчлоо. Маш олон улсууд бол энийг бол ярьдаг. За таны хувьд энтэй санал нийлэх үү? За хоёрдугаарт одоо ард иргэдийн одоо сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийн тулд одоо юу хийх ёстой юм? Ялангуяа дэлхийн одоо улс төрчдийг сонгож байгаа гадаадын хүмүүсийн хувьд монголчуудын боловсролын төвшин одоо сонгогчдын сэтгхүүний хувьд одоо та олон жил ажилласны хувьд одоо ямар их ялгаа байд юм бол? Энэ нэг өргөн асуулт байна шүү дээ тий. Таны эхний асуултан дээр зүг хариулъя. Одоо манай албан тушаал хашиж ирсэн тий. Ерөнхий сайд, ерөнхийлөгч, гишүүн байсан хүмүүс яриад байгаа байхгүй. Юу гэхээр арчлалд орсон хойш 28 29 жил болчихлоо. Одоо л бид өнгөрсөн туусан зам харж байна гэдэг. Тийм үү? Алдаа хийцэн чи жилээд байгаа юм уу? Одоо би болоод цоо шинийг маргааш хийн чи гэдэг яагаад юм тэн тодорхой.
Туулсан юм аа хүн хинч ярьж ядсан шүү дээ. Би цэцэрлэгт ороод 10 жил төгсөөд их сургуульд ороод ажил гарсан юм бол хинч хэлж чадах байхгүй. Зүгээр би нэг юмд итгэхээ болцсон. Эний өгөхөр тэртээ дөрөв Монгол туулж байгаа замаа туулж байна гэдэг. Тийм үү? Одоо 89 он 90-ад онд нэг капиталист ч юм уу чөлөө зах зээлд орсон гэж бодъё л да. Үнэхээр бидний үед бол тэр ихэнх үед хүндэл байсан шүү дээ картын бороо. Шилжилтийн үедээ явж гинаа л гэдэг байсан шүү. Шилжилтийн үед явж одоо шилжилт гэж нэг ярихгүй байгаа ч тийм. Тэгээ тэр нь дууссан юм шиг байна. Бид нар олон ойлгохоор тэгтээ хардаа жам ёсоор явж гин та нар хүлээ гэдэг байхгүй. Тэгээ энэ хүлээж болохгүй гэдгийг л харуулж шүү дээ. Тийм үү? Ягаад сонгуулаар нөгөө л хитэн хүмүүс нь дахиад нэр дэвшээд байгаа. Өнгөрсөн сонгуулаар харлаа шүү дээ ерөөсөө гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуулаар тийм. Мэдээж бас жоо үндэсрэх маягийн тим юм хөж гарч ирж байлаа. Ерөөсөө сонголтгүй учраас боли хэний зонхгүй цагаан сонголт гэл залуучууд ярьж байна тийм. Тэгэхээр энэ электрон хөдөлгөөний нэг зорилго нь юу гэхээр тэр хүмүүсийг зөв хүмүүс юм. Зөв хандлагыг эсвэл хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг тийм. Чи бас нэг сонгуульд үнэхээр тэр нэр дэвшигчтэй бүрдүүлээд нэг юм нэр дэвшигчтэй баг бүрдэнтэй. Тэр хэдээр мөрийн хөтөлбөр шүү юм ингээд бүр дэмжиж гараа үсэг зуруулна гэдэг шүү дээ. Тэр дунд бас гоё санаанд байгаа. Үнэхээр бид нар одоо жишээ нь би бол залуучууд гэж хандах ярьдаг байна. Яагаад Япон хүмүүс айгүй хүмүүжлтэй юм бэ? Яагаад солонгосууд ингэж тэгж рүү баримталт юм бэ? Автобусны цугтаач хүртэл дэлгүүрт дугаарлал зогсох хүртэл ярьдаг юм. Зүг хандлах шүү дээ. Дүрмээрээ л юм дээ. Яг л дүрмээрээ. Такси яаж барих вэ? Ихэнд өтсөн үн барих уу? Яах вэ? Тэгээ ийм хандлагыг зөвшөөрсөн болоод хэрэгжүүлнэ гэж амлалсан хүмүүсийг бид нар дэмжиж гэдэг байхгүй. Тэгээ нөгөө цагаан сонголт өгөх гээд байгаа хүмүүс биш үү? Одоо өөрөөр хэлбэл сэтгэл дундуур байгаа хүмүүсээ чинь бас сонгуульд татан оруулж ирье. Үнэхээр энэ нэр дэвшигчдээс арай өөр юм хэрэгжүүлж чадах тийм хүмүүсийг дэмжиж гэсэн утгатай. Зөвхөн дэмжих электорат хөдөлгөөн. Өнгөрсөн хэдэн жилийн өмнө солонгосчууд сая 8 саяулаа, 15 саяулаа жагслаа. За одоо Хонконгод болж байгаа жагсаалт цуглаанг чинь ингээл өдөр болгон л нэмэгдээд байна шүү дээ. Гэтэл манайхан бол мөнгө өгдөг ч юм уу, мөнгөөр жагсдаг болчихсон. Одоо нэг ийм хандлага байгаад байна л да. Яагаад залуучууд одоо манай монголчууд ийм болчихваа? Таны бодлоор. Миний бодлоор гэж асуусан баярлалаа тийм. Жишээ нь хувийн хүний л бодол шүү дээ тийм. Тэгэхээс би телевиз ч юм уу нэг намайг ч юм уу төлөвлөлт төлөв ярьж тийм. Тэр нөгөө нийгэм чинь нэг юм үлгэр дуурайл авах юм биш шүү дээ тийм. Тэр нь би хүн байх хэрэгтэй юм уу? Хүн юм уу? Эсвэл дүрм журм юм уу тийм. Тийм үлгэр дуурайл үзүүлэх юм байхгүй. Лидер байхгүй байх гэсэн үг. Лидер гэж ярихаар бас хэцүү л дээ. Одоо энэ сонгуульд төхөө янз бүрийн судалгаанд гараад байгаа санаж байгаа вебсайт дээр ч байна. Энэ улс төрчийг дэмжижээ гэл. Үнэхээр олон дүн дэмжиж байгаа юм шиг гоё өгүүлбэр бичсэн тийм. Тэгэхээр нөгөө үлгэр дуурайл үзүүлэх хүн гэдэг чинь байхгүй байхгүй. Ховорхон ч юм уу. Үзүүлэхүүд нь нөгөө шийдвэр гаргах төвшөнд очиг. Гадуур зүгээр нийгэмдээ байгаад. Твиттерт ч юм уу, фейсбુકт ч юм уу пост бичээс оочдаг тийм юмс. Тэгэхээр залуучуудыг одоо нэг ийм одоо маш буруу ихэн цаашаа нэг юм хөгийн хандлага байгаа юм л да. Та нар өөрсдөө сонгоо үздэг. Залуучууд. Та нар өөрсдөө сонгоо үздэг. Охин шүү дээ. Тийм. Гэхдээ сонгохоос аргагүй байдалд оролцсон тийм. Өөр нэр дэвших байхгүй юм чинь. Аль нэгийг сонгохоос аргагүй байдалд орсон. Тэгээд яг үлгэр дуурайл үзүүлэх тэр залуусын ч юм уу нийгмийн олонхын хүсэж байгаа мөрөөдөж байгаа эсвэл яг зөв гэж итгэж байгаа юмыг үлгэрлэх хүн байхгүй учраас одоо жагсаал тэгсийг л цөөн таагуурал барьж штэ тий. Яг нийгмийг хамарч чадахгүй юм гэж бодлоо. Би бол тэгж л үзсэн. Тийм үлгэр дуурайл хүн хэрэгтэй. Одоо би түрүүнээс хойш танаас асуугаад байгаа л да. Ягаад би бас одоо яг ард түмнийг би бас мухагаар хэлж байгаа юм биш ээ. Миний яриаг бас та зөөр ойлгоорой. Жишээлбэл сая ингээд Монгол ардын хувьсгалт намаас үнгүй байр өгнө гэдэг нэг тийм юм ярьж байна. За тэгээд байраа яаж өгөх юм бэ гэсэн чинь нөгөө их эдсэн одоо төр дэвшүүлсэн улсуудаас байрыг нь хураагаад ядуу улсуудаа өгнө гэсэн тиймэрхүү. Гэтэл одоо энэ бол хизээч биелэхгүй тийм утоп зүйл шүү дээ.
Одоо тэр дээр үе нөгөө баячуудын хөрөнгийг хураадаг шиг сонсогдож байгаа. Одоо хулгайч нарын хөрөнгийг хураана гэдэг шиг. Гэтэл тэр намын байрны гадаа жагсаж байгаа хүмүүсийг харахаар за зөв миний хувьд ч миний бодлоор за манайх одоо яанда энэ сонгуул бол ер нь л эвгүй сонгуул болох гэдэг. Тэгээд ард түмний жишээлүүд ингээд тэр жагсаж байгаа улсуудыг харахаар хоорондоо ингээд уралцаад тэр очр дараал дайраад тэр тэгж их олон хүн цуглана гэж би ерөөсө бодож байгаагүй. Яг тэр дүр зургийг харахад бол надад нэглээл тийм харамсмаар дүр зураг санагдаж байна. Яг би бол энийг нийт нийгмээр итгэж байгаа гэж бодохгүй. Жишээ нь Орост Алексей Навальны гэдэг ганцхан сүрх хүчний ус төрж байхгүй шүү дээ. Тэ? Яг барууны хэвлэл заавал Алексей Навальны эсвэл Москва хэдэн сая хүнтэй тий 10 сая хүнтэй. Тэн нэг 10,000 хүн цуглахад тэр нийгмийн хөдөлгөөн биш шүү дээ эсрэгүүцэл. Тэ? Тэгэхээр бид өөрөөр хэлбэл юмыг яаж харуулна гэдэг чинь өөрөө бас учиртай байхгүй. Хөл мэдээллийн байгууллага ялангуяа. Энэ одоо жижиг зүйлийг дэврэх үү эсвэл том зүйлийг дарж гаргах уу тийм ээ? Тэрийг би одоо энэ улс төрөөр ялангуяа зүгээр хүнд байр гэж хэрэгцээтэй байгааг амлах чинь бас амлаж болно шүү дээ тий. Яг үл тэр чинь яаж бий болох юм нэг тий. Тэгэхээр энэ дээр одоо сүүлийн үед бас нэг баруунд ч гэсэн ярьж л да. Өөрөөсөө барууны өндөр хөгжилтэй улс орн чи өөрөө популизмд авчиад шүү дээ. Юу гэхээр хэрэгжих магадaltaй популизм гэж байна. Яг орхон байна шүү дээ. Жишээ нь одоо ярий би өөрөө хэвлэлийн хүн учраас ярьж штэ. Дональд Трампыг 16 дөөлөнтэй ялд байгуулсан энэ ардсан нам нөгөө CNN гэдэг телевизэд амар цохилт болсон байхгүй. Би яг тэр өдөр эфирт сууж ирсэн. Дональд Трамп ялаад ихэлсэн. Google давхар нээсэн байл. Google дээр ингээд сонгуулийн дүнгүй гараад идэг шүү дээ ингээд. Ер нь альбан ерсэн бусал та. Гэхдээ яг сүүлийн дүнтэй баг яа. Тэр чинь хамаагүй шин том учраас те. Олон цагийн хүмүүстэй. Google дээр харахаа ялагдаад байгаа байхгүй. CNN-ийн телевиз тэр үед манай гэрээтэй байсан. CNN-ийн студид болохоор юу гэж ярьж нэхэр Техас мужийн Иллиной мужийн Мэриленд ч юм уу, Массачусетс ч юм уу тэр мужийн тэр хотын тэр каунтид манай нам ялж байна гэдэг. Бүр жижиглээд тий. Гэтэл нөгөө ерөнхий дүнгээр идэж нам тавиулж байгаа байхгүй. Одоо манай ч гэсэн нэг юм ажиглаж шүү дээ. Ингээд одоо би аль нэг намыг хэлэхээ үү тий. Бас нэг нөгөө намууд нэмжиглээд байж байна. Бас энэ тохиолдол байсан шүү дээ. Ерөнхий дүнгээр ингээд ялагдаад байх чинь манайх тэр хороонд ялж байгаа гэсэн үзүүлэлт байна гэдэг. Ерөнхий дүнгээр ингээд тавиулаад байгаа. Тэр эн чинь өөрөөр хэлбэл нөгөө гүн цочрол байхгүй. Вольт Блицер гэдэг CNN-ийн алттай тоом чинь бүр ингээд царай бүр улайсан ингээд улаах дүнж ингээд бүр ингээд за чичирсэн үү яасан юм. Google дээр ялагдж байгаа CNN дээр Хиллари гайгүй байна гэж үзэл. Зөв хүмүүс мань гараад тэр одоо юу ард түмний итгэлийг дааж чадвал сонгох хэрэгтэй. Шийдэггүй штэ. Арай болоогүй л байна. Сайн юу. Тэдний шиг мөрийн хөтөл байгаа штэ. Тэр чинь үжин харна. Тэгжээж асуудлыг шийдэн шүү. Тэрнээс нааш бол одоо тэрийн дэмжин, энийн дэмжин гэх юм байхгүй. Хувь хүнийх нь яг одоо карьерийн үзүүлэлтийг харж ажил болно. Яг намыг бол төлөөлөн дэмжихгүй гэж бодож байна. Дэмжихнийг нь бол дэмжин шүү дээ. Дэмжихгүйг бол дэмжихгүй шүү. Дэмжихгүй хаа. Тэ одоо энэ чинь нөгөө дандаа л хэрэг янз бүрийн хэрэг төвөг толбогцлог юм шиг юм шүү дээ. Тэ жидүү мэдүүгээс өсвөл жидүү их хурлын чинь нэг хинхэн тэр одоо ард түмний боломжийг л олгоо хийцэн уусах шүү дээ. Тэгэхээр би нэг сайн дэмжихгүй. Дэмжихгүй. Юу ч ажил хийхгүй шүү дээ. Ард түмний амьдрал ямар байна. Одоо нэг тийм юу өөрчлөх хэрэгтэй. Энэ бүх юмыг энэ худал хуурмаг те энэ бүтэхгүй юмыг бол өөрчлөх хэрэгтэй. Одооны энэ гişүүдийг бол дэмжихгүй. За мэдээж та бүгдийн хувьд зөв хүнийг сонгоё. Одоо сайн хүнийг сонгоё гэж одоо яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зөв хүнийг сонгох шалгуур нь яг ямар шалгуур байх хэвтэй. Одоо 20 оны сонгуулийг та жишээлбэл яг яаж харж байна? Яг ямар шуухан одоо варианттай сонгуул гарах бол энэ намайг анх электоратын нэг хэд хэд оролцуулсан чи Twitter-ээр бичсэн л нэг юу энэ Артгат хоёр нэг ахмадуудын залбаатай юу гэж байна. Яг бол ахмад буурал жил насны хүмүүс байна л да.
Тэгээ би заримд нь бол хэлсэн одоо нааш нөх таньдаг хүмүүст те. Юм бэртэг чинь та нарт. Зөв юмыг үрэлж яага болтгүй тийм. Зүгээр л нэг ийм хөдөлгөөн шүү дээ тийм. Тэр байтугай сонгуулийн дараа татан бүгдэн зөв хүмүүс маань гарчих юм бол гэж ярьж байгаа байхгүй. Гэхдээ яг зөв гэдэг дээр таны саяны асуусан сайн зөв гэдэг чинь одоо философийн л баг асуулт болж шүү дээ тийм. Яг шалгуур нь ямар юм бэ? Юу саяхан зөв гэж бодож исэн хүмүүс байж болно шүү. Тэгэхэд одоо чинь жидүү гэл тийм. Тийм. Бөмбөг тэлсэн шүү дээ. Одоо айконы болорт бай тийм. Тэгэл тэлсэн шүү дээ. Өмнө бол ярьдаг байсан тийм. Улсаас мөнгө гусдсан юм гэдэг чинь янз бүрийн татраас төрөөс бизнесийг дэмжинэгээ тэрийг гусдаг юм нэг. Яг ингээ гараад ирэхээр бөмбөг тэлсэрч байгаа байхгүй. Тэгэхээр тэнд одоо зарим улс төрч за би нэрлээд явах тийм. Яг Twitter нийгмийн сүлжээний сэтгэл ингээ харсан чинь бөө хэнийг ийм хүн гэж бодчихсон чинь нөгөөдөг чинь байсан биш. Тэгэхээр эн чинь зөв хүн гэж юу бодож исэн юм нь буруу бүр тэсээ өрч юм болох багталтай байхгүй. Тэгэхээр энэ хөдөлгөөн зөвхөн миний ойлгосоор тийм мэдээж уулзалт болгонд нэр ярьдаг байхгүй. Тэнд чинь бүр ариун туршлагатай намын гишүүн байсан хүмүүс байна. Одоо судлаач профессор хүмүүс байна. Урлагт олон жил явсан хүмүүс байна. Ерөөсөө юу гэхээр бид нэг үнд зүйл тийм ээ. Зөвөр бие авчивээ дүрмийг дагдаг тийм хүмүүсийг гаргаж ирэх. Нөгөө л Япон солонгосыг бид нэр Америкээр нөгөө уучлалгаа гэдэг тийм. Магадгүй огцордог. Би буруу зүйл хийчихээд үлэн зөвшөөрдөг. Тийм юм хийдгүү ч юм уу. Тийм хүмүүсийг л тодруулъя. Гаргаж ирээ сонгуульд нь дэмжлэг зөвлөх гэсэн санаа авахгүй. Өнөөдрийн Монгол өөрчлөлт сонгуулийн хувьсгал хариуцлага зөвхөн дэмжих электорат цаг. Гэхдээ би нэг юм ажигласан зүгээр бодит байдал шүү дээ тий. Зүгээр энэ электорат хөдөлгөөнөөс нэг ард иргэдийн дунд нэг хэд хэдэн судалгаа явуулсан юм лээ. Та ер нь зөв хүн гэж энийг хэлж байгаа ингээд. Тэгэхээр яхаагүй хүмүүсийн нэр гарч ирнэ тийм. Тийм бидний дундаас нь хилцүүлсэн. Тэгээд тэнднүүд яригдчихсэн юу гэхээр энэ зөв хүмүүс чинь өрсөлдөх болов гэдэг. Энэ том асуулт үст тийм. Өөрөөр хэлбэл манай хөдөлгөөн чинь ингээд үр дүнтэй болж чадах уу? Бид юу яах ёстой гэдэг асуултыг бас тавих ёстой байхгүй. Тэгэхгүй бол ингээд иргэн гамбэр дээр ирсэн. Манай зөв хөдөлгөөн би зөв хандлагатай зөв хөдөлгөөн дэмжиж байгаа. Таныг ингээд хүмүүс дэмжиж чинь та өрсөлдөг. Тэгэхээр нөгөө хүн чинь тийм сонгуульд өрсөлдөх гэж бас нэг тодорхой шийдвэр шүү дээ, тэ. Одоо би ингэж тэгэхээр нөгөө хүмүүс ч яаж хүлээж авах гэдэг асуулт ирж байгаа юм. Тэгэхээр энэ бүхнийг ойлгуулахын тулд тэр хүмүүстэй ч гэсэн бас урам зориг сэтэл өгөх ёстой гэж үздэг. Тэгээ би бол өөрөө өвчин зүтгэл гэж бодож байгаа электорат хөдөлгөөнлөө. Та тийм одоо улс төрийн зөв хүнийг дэмжиж гэж байгаа юм дотор бас нэг миний бол санал бол зөрөлдөх зүйл бас гарч ирчээд байгаа. Зүгээр миний бодол шүү дээ. Яагаад тэгэхээр ингээ 60 хүн дотор харахаар зөв хүмүүс маш их байна. Тэгвэл үнэхээр тийм зөв хүмүүсийг гаргаж ирж байгаа юм бол энэ дотроос өөрсдөө бас яагаад гарч ирж болохгүй байгаа. За жишээлбэл одоо Жанцнаар агуу байна. Маш их одоо олон жил одоо судалгаа шинжилгээ хийсэн. Өмнө бол бас их хурлын гишүүн байсан хүн. За урийнхаа гой байдаг ч юм уу ингээд маш олон сайхан улсууд байж байна. Эдгээр бас яагаад одоо өөрсдөө гарахгүй гэдэг юм бол. Одоо өөрсдийг нэг гарвал бас ард түмэн дэмжих одоо бүхлөтэн юу байна штэ. Нийгмийн захиалга байна штэ. Тэгээ яг энэ хувь хүмүүсийн устын шийдвэртэй чинь холбоотой байна. Гэтэ ер нь электорат хөдөлгөөнийг энэ ахмадууд маань гэж хэлээ л та. Зөвхөн зарим улс төрчд бас бидний үеийнхнийг шүмжилсэн байл шүү. Та нар товгоо өргөдгөө. Ерөөсө тэмцдэг. Нэгддэг үзэл бодлоо илэрхийлдэг. Яг цааш өөрчлөгдөх л байна л та. Тэгэхээр тэр хүмүүсийн хувийн өөрсдийн шийдвэр байх. Зүгээр миний ажигснаар бол электорат хөдөлгөөнд идэвхтэй явж байгаа одоо үүсгэн байгуулагч гишүүд гэдэг л та. Тийм хүмүүсийг дэмжиж гэсэн тийм нэршин чагсаалт нь бол байгаа юм л. Тэгэхээр сонгуульд өгөхөд бол өөрсдөө шийдвэр гаргах л баг тийм. Мэдээж одоо сонгуульд өгөхөд ирэхээр одоо хүмүүсийн одоо ард түмний тархийг угаах гэж ярьдаг. Угаахын тулд янз янзын одоо хуурамч мэдээллүүд
За хар PR гэтэр хийгдэн штэ. Мэдээж та нар бас мэрэгжлийн сэтгүүлч хүний хувьд одоо зөв мэдээлэл, хуурамч мэдээлэл хоёрыг яаж ялах вэ? Яагаад тэгэхээр одоо хуучны уламжилт одоо хэвлэл мэдээллийн салбар байна. Радио, телевиз, сонин гэд байж идэг. Гэтэл сүүлийн үед бол маш олон шин одоо салбарууд одоо хүчээр орж ирлээ штэ. Яалтчгүй. Тэгэд мэрэгжлийн сэтгүүлч хүний хувьд, таймч хүний хувьд штэ. Зөв мэдээллийг яаж гаргах вэ? Яаж одоо энэ зүйлийг цензурдаж хүмүүст хүргэх ёстой? Энэ одоо сонгуулийн үеэр мэдээллийн дайн болно шүү дээ, тий. Дайн л гэж нэрлэе да би жоон сүржин хэлсэн мэж маа. Тэгэхээр нэг би саяхан Чехийн одоо ерөнхийлөгч байсан Вацлав Клаус гэдэг хүний илтгэлийг олж байсан. Нэг хүн уншаач гэдэг. Тэр нь юутай холбоотой гэхээр дэлхийн доллар л уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байхгүй. Вацлав Клаус юу гэж бичсэн бэ гэхээр дэлхийн доллар л уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагаатай холбоотой хүн буруутай гэдэг ийм сүрдүүлэгч нар, сүржигнэгч нар бүхэл бүтэн зохион байгуулалт хөдөлгөөн болчихлоо. Бүр хагас шашны маягийн. Тэрэнд нь итгэсэн хүмүүс бүр хүний санаанд оромгүй юм ярьдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн доллар л уур амьсгалын өөрчлөлт хүн буруутай гэдэг үздэг эрдэмтэд байна. Нөгөө тал нь хайч баг. Нөгөө тал нь яагаад мэдээлэхгүй байна. Тийм биз? Танд ойлгомжтой байх ёстой шүү дээ. Хоёр талын байсан. Хүн бодтой юм уу зөв гэж итгэхийн тулд нөгөө талтай харьцуулж үзэх ёстой шүү дээ. Ёстой ч явах юм болно шүү дээ. Би та намайг энэ Ганбаяр зөв ярьж гин буруу ярьж гин гэдэг ямар нэг их үсвэрээс ч юм уу эсвэл өөр нэг таньдаг хүнээс ч юм уу харж болно шүү дээ. Судлах шаардлагатай. Тэгээ тэр Вацлав Клаус ерөнхийлөгч байсан хүний хамгийн гол санаа нь юу гэж? Эргэлз өөр их сурвалж хай. Зохион байгуулалтад дуйлан шууганы ард бодит үнэн алхлагдаж нуугдсан байна гэдэг хайж байгаа. Энэ бол сүүлүүд амар маш их. Би танд жишээ бол л та. Грета Тунберг гэдэг шивэд өхөн. Нөгөө сая шуугуулад байгаа хүн 16 настай. Нүбийн жолоон дээр очсон шүү дээ. Та илтгэлийн бас яасан байж магадгүй те англи хэлээр. Тэр тэгэхэр миний мөрөөдлийг та нарын хоос үг те. Яг тэнд бол нүб дэлхийн удирдлагчнаар ярьсан бол бид нар бол жишээ нь их хурлын гишүүд ч юм уу засгийн газрын гишүүд ярьж болох нь шүү дээ те. Та нарын хоос үг биднийг миний мөрөөдлийг болгоолаа гэж ярьж болно шүү дээ. Монгол 16 настай хүн ярьж болно те. Гэхдээ Грета Тунбергийг CNN муу том телевизэд маш их сурталчилсан. Гайхамшигтай үг гэлээ. Америкийн кино урлагийн нийгмийн зарим хүмүүс шүү. Зарим биш, нэг тэр биш. Энэ ах үнэхээр дэлхийн удирдагчдыг дөргиж чадлаа. Тэ? Гэж ярьж. Нөгөө тал нь яатсан бэ? Нөгөө талд нь хүмүүс байна шүү дээ. Нөгөө талын хүмүүс. Жишээ нь хин Владимир Путин, тэ? Путин юу гэж ярьсан бэ гэхээр энэ охин бол их сайхан илдэг гоё зүйлийг ярьж байгаа охин гэж би итгэж байна, тийм. Гэхдээ энэ яагаад ийм охиныг ийм юмд ашиглаад байгаа юм гэдэг. Зөвхөн цаана хүн байна гэдэг утгаар ярьдэн шүү дээ. Тэгээ Тунберг гэдэг охины шүүмжилж байгаа хэсгийг яагаад нөлөө өгөх хэвлэл мэдээ хэрэгслүүд гарахгүй буюу гарахыг зайлсхийж байна гэдэг. Өнөөдрийн Монгол өөрчлөлт, сонгуулийн хувьсгал, хариуцлага, зөв хүнээр дэмжих электорат цаг. Мэдээж одоо таавал энэ олон жил улс төрийн таймч одоо тайлбарлагч хийж байгаагийн хувьд одоо 2020 оны сонгуул биш үү? Яг ард иргэд маань ямар оролцох бол одоо сайн зүйлүүд гарах болов хэр их өөрчлөлт гарах бол гэж бодож байна. Тэгээ хоёр нь сонгуулийг бас урьдчилан хийх төвхтэй юм байна шүү дээ. Хиллари Клинтон эцсийн мөч хүртэл санаа асуулт асууж байгаа ялагдсан шүү дээ. Тэгэхээр нөгөө сонгуулийн үеэр бас нэг юм байдаг. Угаасаа арц намын төлөө саналаа өгдөг тийм уламжлалтай ч юм уу, тийм дүүргүүд, нутаг дэвсгүүд байна. Одоо манаа ч гэсэн ялгаагүй тийм аймагуд ч байдаг тийм үү. Бүгд найрамдах намын төлөө өгдөг эрчим хүчний том төслүүдийг дэмждэг ч юм уу, тийм газрууд байна. Гэтэл нөгөө шийдээгүй сонгогч тус байдаг.
шийдээгүй Америкт бол шийдээгүй аль руу нь хөлбөрдөг тийм мужууд биш үү? Өсчдөг тийм мужууд. Тийм мужуудын санал бол үндсэндээ Дональд Трампыг ялахад хүргэсэн гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр тэр чинь яа харахгүй Америкийн сонгогчдын оролцсон хүмүүсийн тийм агс нь л Трампыг гаргаад ирсэн байхгүй. Тэгэхээр зүгээр 2020 оны сонгуульд яг нөө сонгуулийн жагсаалтан дээр хүссэн нэр дэвшигч байхгүй нөгөө хэд буцаад гарна шүү дээ. Тийм үү? Үнэхээр тийм болов л шүү дээ. Бараг цагаан сонголт хийсэн бараг дээр юм биш. Цагаан сонголтыг бол одоо дэмжиж байгаа ш нэг хэсэг байна тийм. Тэгээ би миний хэлж байгаа нөгөө санаа шүү дээ. Эсэргүүцэж байгаа ч хэсэг байна шүү дээ. Ахиад төсөв мөнгө өрөнгө тийм. Тэгэхээр энэ электорат хөдөлгөөний гол зорилго маань тэр одоо нэг саналын хуудас биш шүү дээ. Бараг ийм л заслаг шүү дээ. Дээрээс нөгөө үүсгэн байгуулагч нар л явах хэрэгтэй тийм. Монгол ардын нам ч юм ингээд. Тийм. Асгалт нам ардын нам хүн нам ч юм ингээд явц тийм. Тэгэхээр тэн дээр л нэг боломжийн үнийг тийм. Бас зөв шудраг сайн гэхэр ч айгүй түүхтэй байхгүй нөгөө цаг хугацааны явдаж өөрчлөгдөж болно. Нэг үйл явдал хэцүү зүйл байна л да. Тэгэхээр тийм боломжийн сонголтыг л олж ирэхэд нь туслая л гэж. Маш сайн хүн байдаг. Гэтэл нөгөө хүн маань за би тэгж их мөнгө төгрөг байхгүй учраас би дэвшээд хэрэггүй гэд суудаг шүү дээ. Гэтэл одоо танахаас жишээлбэл үнэхээр тэр сайн хүний төлөө одоо Монголын ард иргэдээс ч юм уу хандив тусламж цуглуулад тэгж дэмжих үү ер нь. Тийм боломж байна уу? Яг хуу энэ асуудал бол сонгуульд төхөл бол яригдах л байна л та. Миний хувьд бол одоогоор зүгээр 2 уурын уулзалтанд оролцсон нөгөө л нэг юм зөв хүний тухай төсөл зөв хандлагыг дэмждэг хүмүүсийг л яг зорилготой мэ гэсэн ойлголттой л явж байгаа байхгүй. Тэгэхээр сонгуулийн санхүүжилтийн тухай бол аль эртнээс ярьж л байсан тийм. Үнэхээр тэр өндөр хөгжилтэй улс орн шиг нэг тодорхой хэмжээний долларыг ингээд мөнгө их ч юм уу ард иргэд нь өгдөг бай. Тийм механизм бий болгоё гэдэг. Яг өндөр хөгжилтэй баян чинэл баян гэж яриад ш хамгийн боломжийн тийм. Өөрөөсөө нэг 50 доллар гаргаад өгч хэмжээний хүмүүс бол тент чинь хэдэн 10-100 сая байгаа шүү дээ. Тийм бай гэж ярьдیں۔ За зарим судлаач нар болохоор улсын төсвөтөн суулгаж байгаа. Нөгөө авсан саналаараа ингээ санхүүжилтэн хоримтлах тийм бай гэж яриад. Тийм ярьдаг чинь. Үнэхээр зарим улс төрчид бас бид нар уулзсан л та. Тэр юуны хүрээнд электротын хүн. Тэгэхэд тэд нар бол үнэхээр зөв санааг зөв хүнийг боломжийн юм яриад байгаа хүнийг дэмжих тэр унгуун амьсгал байгаа шүү гэж. Нэг компани дээрээс орсон ч юм уу. Нэг компани захирал дээр ордог ч юм уу, тийм ээ. Нэг хүн дээр очиод ийм хандив зөвлүүлж байна гэж хэлэхэд бас тийм юм байдгийг шүү гэд яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх асуудал бол бас яригдсан шүү дээ. Хамгийн гол нь нэг сонголтыг бий болгоё гэдэг л юм ярьж байгаа. Тэгээ одоо би зүгээр нэг яг нийгэмд бас их шүүмжлэгдэл л дээ. Хүнд өвчин тусцсан хүмүүс годлоо гадагшаа имжлэгдээд нь шүү дээ. Ногсор ч юм аашаач. Хандив цуглуулж шүү дээ. Хандив цуглаад байгаа ч дээ. Та бид бүгд л харж байгаа тийм. Заримжис бид нар ингээд тодорхой хэмжээний мөнгө өгч гисэн. Тэгэхээр нөгөө нийгэм ч бол байгаа байхгүй. Зөвхөн нэг ордон ч юм уу сууж байгаа хүмүүс биш шүү дээ. Ус төрөйдөг чи өмнөдөө бол тийм. Тэр нийгэм чинь бол байна. Хүмүүсийн хүч байна. Үнэхээр хүн өвчин зовлонтой нэгнийгээ олонний хүчээр ингээд эмчлүүлж ийн хүрэн бүн босгож чадчих. Тэгэхээр нөгөө л үлгэрлэх зөв үзэл санаа зөв гэж бодсон юмдаа хүмүүс багц хэмжээний 1000 төгрөг, 100000 төгрөг, 5000 төгрөг хандуулах хэмжээний тийм сэтгэл зүйн байна шүү дээ. Тийм л ярьдаг. Монголчуудыг ингээ хараад байхаар манай урлаг спортынхан маш гоё гарч ирж штэ. Улс орны нэрийг гаргаж гин. Маш сайхан улсууд гарч ирж гин. Одоо сая гэтэл хүү хамтлагийн дууг ингээл билбордын тэргүүлэл явж гин. Гэтэл хүү хамтлаг бол бас үнэхээр улс орноос нэг сүрхий дэмжлэг авсангүй бор зүрхээрээ гараад ирлээ штэ. Тэгээ би энэ дээр юу гэж хэлэх чи гэхээр манай ард түмэн дотроос бол маш олон сайн одоо ухаалаг усуд байж байгаа. Гэтэл бид нар улс төрийнхаа зөв хүнээ сонгохын тулд бид нар одоо ард иргэд дээр нийтээрээ нэгтгэл ёстой байна гэж би одоо ойлгож байгаа. Тийм учраас одоо бас энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад 2020 оны сонгуул дээр за иргэд та бүхэн бүгдээрээ сонгуультаас идэвхтэй оролцоорой.
Ер нь бол таны нэг улс төрд хүмүүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг шиг бас таны санал бас дутх юм байна. Би бол тэгж ойлгож байна. Тий. Нөгөө би өөрсдийн зөв гэж үзсэн хүмүүсээрээ нөгөө хэдийг ингээл тийш дээ тийм. Тэр чинь зүгээр сонгуульд ялагдж байгаа ямар амьдрал дуусч байгаа нөгөө дэлхийн сүрэл биш шүү дээ. Тэгэхээр зөв гэж үзсэн юмаа бид нар дэмжих юм бол өөрчлөлт хийж чадна л гэж. Та энэ эфирээр дамжуулаад ард иргэдээ юу гэж уриалмаар. Тий. Би яг хөө зүгээр залуу миний дунд насны, эд насны, ахмад настай ч хүмүүс байна тий. Би нэг л зүйл хэлээд. Өөрөөр хэлбэл мэдээлэл гэдэг маш ийм асар удам ертөнц болцсон. Зарим нь бол хогийн сав гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Яг хүнд хэрэгтэй юм олддгүй тий. Сонин сэтгүүл, ном, хэвлсэн материалууд, радио, телевиз, FM одоо ингээд Twitter, Facebook, нийгмийн сүлж интернет гарч ирж байна. Тэгэхээр эндээс цацагдж байгаа эсвэл шуугаан тарьж байгаа ч юм уу тэр мэдээлэлд заавал эргэлзэх юм бас хайж байгаа юм. Танаас нэг тийм тэгэхэд хүн бас бодит тэнд мэдээлэлтэй болно шүү тий. Грета Thunberg Нобелийн шагнал хүрт олох ёстой гэж ярьж чинь за болж үзээрэй гэж ярьж байгаа шүү дээ дэлхийн даяар. Тэгэхээр яг энтэй адилхан байхгүй юу? Үнэхээр ерөнхий сайд чинь ерөнхийлөгч чинь чин шудраг зөв хүн юм уу? Хүн болгон 100 хүн шагшиж байхад эргэлзэж байгаа 10 ч юм уу 5 ч юм хүн байж болно тий. Тэр хүмүүсийн дуу хоолойг бас сонсоод үзээрэй гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл жинлэж үзэх хэрэгтэй. Танаас нэг юм асуумаар санагдлаа. Юу вэ гэхээр за залуучууд л улс төрд орохоор бол нэг хэрэггүй. Ягаад гэхээр туршлага байхгүй. За тэгээд дээрэс нь одоо мэдлэг боловсрал нэмгэн гэж ярьж байна. За ялангуяа одоо барууны Японы ч юм уу ингээ улс төрчтэй харахаар 70-80-тай хөгшчүүд бол маш их байж байна. За энийг яаж тайлбарлаж юм гэхээр 70-80-тай одоо хөгшин хүмүүс барьцаалагдах нь их бага гэж ярьдаг. За би болохоор яг зөв гэж байгаа юм биш шүү зөвхөн харьцуулж ингээ харж хахад. Гэтэл манай монголчуудын хувьд сүүлийн үед энэ хөгшчүүд юу н байраа тавьж өгөө. Залуу хүний ирч хүчийг гаргая гэд маш олон талаас нь ярьж ил байна л да. За таны хувьд яг энэ талаар юу гэж боддог вэ? Энэ бас л олон шалтгаантай байх л та. Япон бол насчдсан супер насчдсан улс шүү дээ. Нас баралт нь маш бага төрөлт багтай. Саяхан би Америкт ажилтдаг эмэгтэйтэй ярилцлага хийсэн. Тэгэхэд Америкийн дундаас нас 85 хүрч байгаа. Тэгэхээр одоо 70 хэдтэй Трамп ч юм уу ахааны 10 жил байж штэ. Тэр үн дундаж нас руу төгөхөд. Тэгэхээр тийм насны онцлогтой улсууд бол ягарахгүй тийм насны хүмүүс бол өрсөлдөж болох байх тийм. Тэгээ би зүгээр Монгол эх орныхоо харах юм бол залуучуудын нийгэм шүү дээ. 90-ад онд юм уу өөрчлөлтийг уриалж гарч ирсэн хүмүүс тэрүүдэд залуу байсан шүү дээ. Одоо харин ч зарим намын зүгээр би зөв тэнд чинь зөв ч хүн байна, буруу ч хүн ч байж магадгүй. Гол нь нас гэдэг дээр бас ярихгүй. Ер нь зөв хандлага, зөв төлөвшил гэдэг чинь бас тодорхой өөрчлөлт хүргэж болно шүү дээ. Залуу алдаж болно шүү дээ. Яагаад би нэг юм танилцсан тийм. Яагаад парламентын гишүүн болох засгийн сайд болохыг тийм амар ажил гэж ойлгоод байна зарим хүмүүс тийм. Бүр ингээл төгс болцсон хүн тэн дээр ч очиод тэгээ бүх юмаа үтцсэн хүн гэж байхгүй шүү дээ. За настай хүн ч гэсэн алдаа гаргадаг шүү дээ. Янз бүрийн асуудал гаргадаг л үстэй тийм. Тэгэхээр тийм төгс хүн тэн дээр чинь заавал очих албагүй. Зүгээр зөв гэж бодож байгаа, зохистой гэж бодож байгаа, хийх ёстой юмыг хийдэг л тийм хүмүүс байх хэрэгтэй. Харин ч Монгол талаас бол насны бүтцээр бол одоо за 40 40 гарцсан залуус гарч ирж байгаа болохгүй. Өөрсдөр л шавлд амьдрал 2 3 хүүхэдтэй болцсон 10 жил ажилласан тийм. Бараг зарим жураг 20 жил орчим ажилласан хүмүүс шүү дээ. Туршлагатай бол туршлагатай. Гэр бүлийн өрхийн дэргүүд хүмүүс явж байна. Би бол зөв зөвтэй л гэж байна. Тэгээд яг таны асуултанд нэг ярихаар нөгөө зөв хүмүүс гээд бас тодруулсан чинь голцоо залуу хүмүүс гарч ирээд лээ. Тэгэхээр залуучуудын зөвхөн залуучуудын дунд судалгаа явуулсан биш л те. Залуучууд гэхээр бас надад нэг эргэлзээ байгаамаа. Ягаад тэгэхээр одоо за ямаг одоо нэрийг хэлчихэл да. Одоо элбэг дорж гээд бас байж гин. За Эрдэнэ гэд байж гин. Маш олон ингээд хоёр намаас янз янзын одоо улс төрд бас муу зүйл хийцэн бас сайн ажиллаж чаддаг улсууд маш их байгаа. Нөхдүүд яаж нэгэхээр одоо өөрсдөө гарахгүйгээ мэдээд
залуу улсуудыг дэмжийгээд байгаа байхгүй юу. Гэд тэр залуу хүний цаан чинь нөгөө нөхдүүд чинь бас байгаад бас далдар удирдах магадлал өндөртэй байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө ямар нэгэн тийм хорт оромлыг ерөнхийдөө үндсээр нь л ухчил авахгүй бол дахиад ургачаад байгаа байхгүй да. Бид нар зөвхөн дээдлээ нь устгах гад байдаг. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр би бол бүр хатуу хэлээ л да. Энэ яг ямар углуурхтай юм бэ? Яг юу хийж исэн юм бэ гэдэг үүднээсээ бид нар яг зөв хүнийг. За ялангуяа одоо жишээлбэл за магадгүй зүгээр би зүгээр тань дээр жишээ аваад ярихад за Ганбаярын цаана одоо яг хэн бэ гэдэг ч юм уу тийм ээ. Тэрийг бас сайн судлах ёстой болов гэж би бодож байна. Яг хардаж сэжиж болно шүү дээ. Гэхдээ олон нийт маань хүн болгонд ингэж хүн болгоныг хардаж сэрдээд яваад ах гэдэг бас эргэлзээд байгаа хгүй. Тэгэл миний энэ ярилцлагын туршлагыг үлэг болтол давтлаа шүү дээ. Шуугаад байгаа, магтаад байгаа тим имийг бас нөгөө талын дээ. Шүүмжилж байгаа талын бас олд сонсоо гэх тээ. Хаанаас шийдсэн чулуу вэ гэдэг ч юм уу тийм ээ. Хэцүү шүү дээ. Нөгөө сонгуулийн өөр хүн муухай юм ярихгүй шүү дээ. Тийм. Утаагаа арилна, байртай уулна, нөхрийн чинь солонгосоос авцарна. Нөгөө харалцсан тэнд ажил хийж байгаа. Наашаа мөнгө явуулдаг тийм. Боломжийн амьдралууд ирэх гээд шүү дээ. Тэгж ярина шүү дээ. Тэгээ гоё хувц өмсөн нөгөө нутгийн хүн ирсэн чи бороогороод хөлтэй байлаа гэдэг шүү дээ. Ой зангаа зүүчин дээл хүмүүс чинь хинд ч муухай харагдахгүй байхгүй сэтгэл зүйн талаас ирч тийм. Тэгээ нэг Монгол хүний бас онцлогийг хараад нутгийн сайхан бөхчүүдээр өөрөөсөө хүрээлүүлнэ, гоё юм ярина. Бүх байна. Урлаг соёлын бол болцсон шиг байна тийм. Гэхдээ яг эндорсмент гэж ойлголт биш шүү дээ. Дэмжиж байгааг илэрхийлэх. Манайд болохоор нэг дэмжиж байгаа илэрхийлчихээр нэг хайшаа чинь нэг хэцүү байдаг юм шиг байна. Долоосон болчдөг ч юм уу цөөхөн ч юм уу тийм. Тийм. Би нэг атсан намын дэмжчихвэл миний найз ардын ном явах гэж байгаа юм. Нэг хүн амын цоо ялгаатай ч Америкт бол ийш шүү дээ. Би Барак Обамаг дэмжиж нэгэл тэгээд сан судалгаа гэдэг нь Обамаг 2008 онд дэмжсэн үс голдоо залуучууд голдоо за эмэгтэйчүүд Африк гаралтай Америкчууд дэмжсэн байдаг байхгүй. Ер нь голдоо супер тийм альтернатив. Үнэхээр нэг цоо шин дүр төрх болчихсон. Бид нөр өөрчилж чадна гэдэг. Джон Маккеныг дэмжиж байгаа хүмүүс Дональд Трампыг дэмжиж байгаа хүмүүс нэг голдоо Холливуд нэг боевик киноны тий одод их байлаа шүү дээ. Нэг сонь тий. Өө сонирхоод үзэхэд тий. За та бид дээр за уучлаарай. За та бид дээр өнөөдөр их өргөн сэдвээр ярьлаа. Мэдээж таны ажил мэргэжилттэй холбоотой учраас дэлхийн нийтийн чиг хандлага за гадаадын улс орнуудын сонгогчдын боловсрал за хуурамч мэдээгэл та бүдэрийн сэдв бол нэлээд олон ярьлаа. Олон сэдвийг ч хөндлөө. За одоо та бүдэрийн бол бас ярьцлага банд өндөрлөгт өгч байна. Тэгээд бас иргэдтэй хандаад эфирээр та одоо сайхан урайлга хэлэх зүйл одоо юу вэ? Би урайлга одоо давтаад хэлчих тий. Асар их мэдээлэл орж ирнэ. Таны гэрийн хойморт, таны гар утсан дээр, таны компьютерийн дэлгэцэн дээр, радиогоор ч юм уу, таксигаа бариа явж явахт ч юм уу орж ирнэ. Энэ бүх мэдээллийг аль болохоор олон их сурвалжийг бол үзчихье, тий? Судалж авах юм. Тэгж зөв сонголт хийн шүү. Тэгэхээр зохион байгуулалттай мэдээллийг гуйлах. Одоо зөв зүйлийг буруу мэдээлэлээр дарах. Тийм хандлага бас их болсон. Тийм учраас Америк төртөл Дональд Трамп фейк ньюс гэдэг бачимдаад байгаа шалтгаан бол үүнтэй холбоотой. Тийм учраас барууных ч бай, зүүнийх ч бай, төвийг ч бай ямар ч намын, ямар ч улс төрчин ярьж байгаа санаа болгоыг аль болохоор дэмжиж байгаа нэг хэсэг байна. Юуж байгаа хэсэг, үгүйсгэж байгаа, шүүмжилж байгаа хэсгийг ч гэсэн тав хүн дуулыг нь сонсож чадах юм бол энэ зөв сонголт хийхэд бол нөлөөлөх байх. Залуучуудтай хамтаа сонгуульд идэвхтэй болцоо. Зөв хүмүүсийг магадгүй бид гаргаж ирч чадах юм бол тав хүн дэмжих юм бол маш том өөрчлөлт хийж чадсан шүү гэж. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн бас хойморт ирж цаг зав гарган бас олон сайхан зүйлийг ярьж өгсөн танд баярлалаа. Тэгээд 2020 онд иргэд та бүхэн ялангуяа залуучууд та бүхэн сонгуульд идэвхтэй оролцоорой. За тэгээд манай электорат хөдөлгөөнийг бүгдээрээ дэмжээрэй. Одоо бид нар одоо энэ хуучин хоёр намдаа бас буруу улсуудаа үгүй гэж хэлж одоо хэлэх цаг нь болсон. Тэгээд нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаарт баяртай үзэгчтэй.
Өнөөдрийн Монгол өөрчлөл сонгуулийн хувьсгал хариуцлага зөв хүнээр дэмжих электорат цаг